Дулдуутын Данзан Аравчагийн өлгийн нутаг Дорны шаргалгав тэр дундаа их говийн зоригтны өлгийн нутаг болсон өргөн сумын 102 жилийн өн баяр наадмын хурдан шүтлэнг та бүхэндээ хүлгийн шастрын хуудас Монгол эх орондоо ял шууд дамжуулан хүрэхэд бэлэн боллоо үзэгчтэй. Өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдаанд 40 алтан туурт шандас орхоор барайны зурхаагаас хөдөлсөн байгаа. За бүгд сайхан игэн зогсож байгаад эрэхэд бэлэн болсон байна. За уухэ Дорны их талыг сэрэж өргөн сумын түүх 102 жилийн их говийн зэрэгтний 82 жилийн өн баяр наадмын хурдан шандас шүтлэнгүүд гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэлээ үзэгчтэй. За төхөөрөмжүүд одоо ямар ч асуудалгүй сайхан бүгдийн зэрэг эргүүлсэн байгаа да. За дагаал жалгаа харж байгаа л та манай жолооч сайхан явчаарай. За хурдан шүтлэнгүүд ирэхэд Дорногов аймгийн өргөн сумын уяач Бачуулууны чулуунхүүгийн хувьд хурдуулж байгаа буян үржигийн баяр бэлгийн хурдан хэрвээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За жоохон ойртоол 45 номертой Дорногов аймгийн өргөн сумын аймгийн алдарт уяач Батбаатарын хувьд хурдуулж байгаа хурдан саарлуураар өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны аман үзүүн дээр гараад ирсэн байгаа юм байна. За 54 номертой Дорногов аймгийн өргөн сумын уяач Батбаатар 3 шүтлэн мордуулсан гурвангийн өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны өнгөн дээр 3 шүтлэнгийнх нь 2 нь гараад ирсэн байгаа юм байна. Зөвхөн 53 номертой 43 номертой Дорногов аймгийн өргөн сумын уяач Батбаатарын үеж хурдуулж байгаа Батнамын хурдан зэр талцандаа үрээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны хайргийн 3 таар. За түүний урдаар аман үзүүн дээр ногоон чэжмэтэй хурдан саарлуураа бол Дорногов аймгийн өргөн сумын аймгийн алдарт уяач Батбаатарын үеж хурдуулж байгаа сайн шин сумын Ганбаатарын хурдан саарлуураа өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны хайргийн 3 таар араас нэвтгэн дуулаад гараад ирж байгаа. За жоохон шүтлэн рүүгээ жоохон дөхөө дугаарай манай жолооч дөхөө дугаарай. За дөхөө дугаарай. За энэ хүүзэгчтэй Дорногов аймгийн өргөн сум үүсч өгснээ 102 жилийн зүгээр хамаагүй та ойрхон гайгүй дагаад явчих л да. За 59 номертой сайхан зэр дүрэ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны аман үзүүрөө шуургалаа. Энэ Дорногов аймгийн өргөн сумын уяач за Батбаатарын үеж хурдуулж байгаа 3 шүтлэн өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны аман үзүү 3-4 буурин дээр гараад ирсэн байгаа юм байна үзэгчтэй. За энэ охин хүүхэд унж хурдуулж байгаа хурдан зэр дүрээ бол Дорногов аймгийн өргөн сумын аймгийн алдарт уяач Батбаатарын үеж хурдуулж байгаа оюун баярын хурдан зэр дүрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны айргийн дөрөв дээр гараад ирсэн урагшлаад байна. За 2 номертой сайхан зэр дүрээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны гараа төтөлсөн уужирчжээ үзэгчтэй. Энэ бол Дорногов аймгийн алдарт уяач Алтанбатын үеж хурдуулж байгаа Батамгалангийн хурдан зэр талцсан өрөө өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны гараа төтөллөө. Монгол улсын тод мандаа уяач Батүлжигийн отгон насангийн унган тамхтай хурдан зэр талцсан өрөө өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны хөдлөө дараад ирчээ үзэгчтэй. За ингээд Батбаатарын үеж хурдуулж байгаа 3 өрөөнд холбоо тарлаа да үзэгчтэй. За Батбаатар уяач бол энэ өргөн сумынхаа дэнжил дээр одоо үнэнхүү сайн уяач гэдгээ нас болгон дээр л одоо батлан харуулж байна да. Уйж байгаа одоо хүлэг болгон найрагдаж байна. Үнэхээр юм бодс одоо ярих юмгүй маргаангүй сайн уяач юм аа. За энэ араас орж ирж байгаа шарж ээж нэмнэтэй хурдан хээр үрээ бол Дорногов аймгийн өргөн сумын аймгийн алдарт уяач буян үржигийн баяр бэлгийн хурдан хээр үрээ орж ирж байгаа юм байна. За тэгэлгүй яхаа Дорногов аймгийн өргөн сумын алдарт уяач Бачуулууны чулуунхүүгийн үеж хурдуулж байгаа. За өчигдөр одоо хурдан бороо зэрэг дөрвөлгсөн. За сая хязаалан дээр зэр талцсан үрээгээ аман үзүүлсэн хурдан чулуунхүү уяачийн үеж хурдуулж байгаа. Өсгөрөө дүү гэж хүүгээ өнж хурдуулж байгаа. Хурдан хэрвээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны 5 буурин дээр гараад ирчихвэ үзэгчтэй. За өнгөнийхөө үрээтэй нэг зэрэгцээд нэг бүгдийн нэг сайхан дуржинд тайлбарлачаа тэгээ сууя. За өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдаанд Дорногов аймгийн өргөн сумын уяач Алтанбатын үеж хурдуулж байгаа Батамгалангийн хурдан зэр талцсан үрээ энэ Монгол улсын тод мандаа уяач Батүлжигийн отгон насангийн
Унган тамхтай хэмжээр талзан үрээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааныг уужуухан гараад хөтөлжээ. Энэ Дорногов аймгийн Замун үз сумын уяачдын холбооны баяр наадам төрүүлээд, овооны даглага төрүүлээд, сайхан дулааны наадам төрүүлээд 3-4-тэй хурдан зээр дүрээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааныг гараад ирээд хөтөлсөн юм байна үзэгчтэй. Аман үзүүн дээр Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяач Батбаатарын үеж хурдлуулж байгаа. Замун сайшин сумын уяач Ганбаатарын хурдан зээр дүрээ саарл үрээ аман үзүүн дээрээ за Батбаатар уяач үеж хурдлуулж байгаа. Батнамын хурдан зээр дүрээ буруу талдаа. За түүний ард дээр за хол үрээ ороод ирсэн, хээр үрээ ороод ирсэн байгаа. Энэ бол Өргөн сумын уяач Чулуунхүүгийн уеж хурдлуулж байгаа аймгийн алдарт уяач Буян хөлжигийн баяр бэлгийн хурдан хээр үрээ саран дэвсгэртэй зуузал тамхтай хээр үрээ айргийн дөрөвдөр. За Батбаатарын уеж хурдлуулж байгаа саарл үрээ зээр дүрээ хоёр нь одоо урагшаа нэлээд бас шахаж уралдаж магадгүй юм байна. За энэ 3 шүтлэнгийн энэ 4 шүтлэнгийн хооронд галтайхан шимтэг уралдаан болно да. За одоо суун шүү. За Батбаатар уяачийн уеж хурдлуулж байгаа 59 номертой Оюун баярын хурдан зээр дүрээ найргийн 5 дээр. Ингээд өнгөний 5 үрээ арийнхаа эдэ үрээс 100 м 150 м эртээ саллаа. За 6 номертой за 6 номертой үрийг нэг дагаад нэг харуулсаад л да намайг тайлбарлаг байхад. За энэ хээр үрээ 6 номертой 6 дээр үргэлжлээд байгаа хурдан хонгор үрээ бол Дорногов аймгийн Өргөн Хөвсгөл сумын аймгийн алдарт уяач Бачулууны Эрдэнэлтийн уеж хурдлуулж байгаа Үлжийн хүүгийн хурдан хонгор үрээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны 6-гийн бууран дээр уушаа өнгөний хэдүүрээ дээр очиод нийлээ үзэгчтэй. За дахиад нэг хажууд нь очиод нэг тогтоотгооч. За ийхүү Өргөн сум үүсч өгчсөний 102 жилийн ойн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны 6-гийн бууран дээр Дорногов аймгийн Хөвсгөл сумын аймгийн алдарт уяач Бачулууны Эрдэнэлтийн уеж хурдлуулж байгаа Үлжийн хүүгийн хурдан хонгор үрээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны 6-гийн бууран дээр аман нангаастай татаастай за жоохон цаашаа даяад байж магадгүй юм байна да. За товцог өнгөрөөд бас морилуугаа хэрт ойртох чинь бас нөгөө уралдаж байгаа мордыг жоохон даюулах тийм талтай байгаад байдаг юм аа үзэгчтэй. За 6 номертой хурдан хонгор үрээ бол битүү үрээ юм байна. Хөндлөлтөө нэмэх одоо Эрдэнэлт уяачийн унган тамхтай ийм хонгор үрээ 6-гийн бууран дээр за одоо жоохон тогтъё. За жоохон зүүн тал руу болоод тогтчих. Араас ч нэг үрээ ирж шүү. Дахиад зүүн тал руу болоод тэгээ та зэрэгцхээр ойртчих заяа. Ер нь тэгээд явчих. За ингээд 7-гийн бууран дээр 1 номертой сайхан зээр дүрээ урагшилж байна. Энэ бол өчигдөр одоо хурдан хээр халтар дагаа айргийн 5 хурдлуулсан хэвлүүхэн яриатай хүү болох Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяач Бачулууны Эрдэнэлтийн уеж хурдлуулж байгаа өөрийнх нь Эрдэнэлт уяачийн унган одоо өсөх ирээдүйн хурдан хүрэн шүтлээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны 7-гийн бууран дээр юм байна шүү үзэгчтэй. За энэ бол одоо өсөх ирээдүйн хурдан хүрэн үрээ шүү үзэгчтэй. За суугаарай. За өчигдөр бол одоо бас та бүхэн доошоо гүйлгээд үзэх юм бол бас хэвлүүхэн яриатай хөө айргийн 5 хурдан дагаа айрагдуулсан байгаа. За Бачулууны Эрдэнэлт уяач бол бас хурд бас тарааж байгаа ийм сайн уяач. За 7 номертой 57 номертой сайхан хонгор үрээ энэ бол Дорногов аймгийн Өргөн сумын уяач Батэдрийн уеж хурдлуулж байгаа Зандан нэмийн хурдан хүрэн буурал үрээ юм байна. За энэ одоо жисэн бас нөгөө хөлрөөд уруу харагдаад байсан байна. Дорногов аймгийн Өргөн сумын уяач Батэдрийн уеж хурдлуулж байгаа Зандан нэмийн хурдан хүрэн буурал үрээ өнөөдрийн хурдан шандас шүтлэнгийн уралдааны 7-гийн бууран дээр за сумын баг наадам сумдын наадамд 3 харигдсан юм хурдан хүрэн буурал үрээ Баян жаргал гэж хүн унж урдулж байгаа. За өнөөдрийн наадмын 7 дээр за 55 номертой хээр үрээ бол Дорногов аймгийн Өргөн сумын уяач Адиа нэмийн уеж хурдлуулж байгаа Сайншин сумын Мэндүрийн хурдан хээр үрээ. За бас л одоо битүү юм байна. Буян арвжих гэж хүн унаж хурдлуулж байгаа хөвчтэй саран дамгтай хурдан хээр үрээ.
8-ын бүрэн дээр. За заахан суугаарай. Жоохон араас нь ингэсгээл дагаа явчих шүү. За түрүүн Алтан ширээгийн Улаанбаярын уян хурдуулж байгаа цагаан өрөө бас 10-аас орж ирж байгаа харагдаж байна. 19 номертой улбар шорны нэмнэтэй хурдан хээр үрээтэй зэрэгцээрээ. За 19 номертой бор үрээ бол Дорногов аймгийн Өргөн сумын байж Чинбатын уян хурдуулж байгаа ган тулгын хурдан бор үрээ. За Дундгов аймгийн Боргол гаралтай эм үрээ юм байна шүү. Ананд учрын уян хурдуулж байгаа хас тамхтай хурдан хээр үрээ. Бор үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны 9 арвадын бүрэн дээр. За 32 номертой Дорногов аймгийн Өргөн сумын байж Хатан булаг сумын байж Бадамдоржийн нөгөө бор үрээ чи одоо л орж ирж байгаа юм байна үзэгчтэй. За одоо бас барай орох болоогүй байна. Энэ олон шүтлэнгийн хооронд юу болох уу гэдэг нь бас үнэхээр сонирхол төрүүлж байна. Дорногов аймгийн Өргөн сумын байж Батчулууны хурдан цагаан үрээ. Энэ араас орж ирж байгаа түрүүн бас та бүхэн явуулж байхад бас харуулсан байгаа. За Дорногов аймгийн Алтан ширээ сумын байж Улаанбаярын уян соёлгонд харуулж байгаа хурдан цагаан үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны бас л одоо 8-9 бүрэн дээр гарсан урагшилж байгаа юм байна. За тэр 55 номертой 28 номертой Дорногов аймгийн Өргөн сумын уяач нэмийн уяж хурдуулж байгаа Жамбалторжийн хурдан хонгор үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны хамгийн наадлаар ногоон чэйж нэмнэтэй наагур урагшилж байна үзэгчтэй. 11 үрээ явсан байх шүү үзэгчтэй. 11. За дахиад суугаарай. Болоогүй шүү. За нэг харуулчаа тэгээд урагшилъя. За энэ бүх үрээний дунд бас нэлээд сайхан галтайхан шимтэйхэн уралдаан болох болов уу гэж бодож байна. Тэгээд арийнхаа 2 үрээг харуулъя. Ард нэг ойрхон 2 үрээ явж байгаа харагдаж байна. Зогсож байгаад нэг мөсөн хөдлөө шууд явчихал та манай жолооч. Яваад байвал бас ирэхгүй бас цаг алдаад байна шүү дээ. За улбар шар чэйж нэмэтэй зинхэр зоон нэмэтэй цагаан увстай хүүхдтэй 50 хэдэн номертой сайхан энэ 54 номертой нөгөө 254 номертой үрээ мордсон мөн үү биш үү? 53 номертой юм болов? За 53 номертой юм байна үзэгчтэй. Дорногов аймгийн Өргөн сумын Баяр Жаргалын хурдан хээр үрээ гарч ирсэн байх шүү. Энэ өрөө 3 сар тамхтай хурдан хээр үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны 12-ын бүрэн дээр. За гарынхан шарга үрийг харуулаарай. 18 номертой энэ Дорногов аймгийн Өргөн сумын алдарт байж Мөнх Жаргалын уяж хурдуулж байгаа. Мөнх Жаргалын өөрийнх нь унган саран дэвсгэртэй зуузал тамхтай хурдан шарга үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны 13-ын бүрэн дээр юм байна үзэгчтэй. За ингээд урагшилъя. Барай ерөнхийдөө бас сайн нөхөж байгаа хаа. За ингээд Мөнх Жаргалын хурдан шарга үрээ 13-ын бүрэн дээр 12-ын бүрэн дээр 53 номертой энэ Дорногов аймгийн Өргөн сумын Баяр Жаргалын хээр үрээ. Яг зөв шүү хаа. Яг ингээд дэвсээд өгөөрэй. Гэхдээ гайгүй наа бартаага шааж игээрэй. За ингээд огтно шүү. 28 номертой хонгор үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны 11-ийн бүрэн дээр шүү үзэгчтэй. Дорногов аймгийн Өргөн сумын байж нэмийн уяж хурдуулж байгаа Жамбалторжийн хонгор үрээ. За битүү үрээ юм байна. Дөрвөлжин үрээтэй чонжин намхтай өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны 10-11-ийн бүрэн дээр. За түүний урд дээр өгшилж байгаа хурдан хээр үрээ бол 54 номер. За мөн билүү юм шүү дээ юм чи. Энэ үү. За тийм байна. Мегмар нэмийн хурдан хээр үрээ гараад ирсэн байна үзэгчтэй. Арватын бүрэн дээр. За түүний урд дээр хурдан цагаан Алтан ширээ сумын байж Улаанбаярын унгаа дуу Батчулууны хурдан цагаан үрээ 9-ийн бүрэн дээр. За 9-ийн бүрэн дээр. За 19 номертой хурдан бор үрээ бол Дорногов аймгийн Өргөн сумын уяа Чинбатын уяж хурдуулж байгаа ган тулгын хурдан бор үрээ. За энэ бас л битүү үрээ хас тамхтай битүү үрээ байна. За 32 номертой бас л бор үрээ байгаад байгаа. Энэ Дорногов аймгийн Өргөн сумын уяач Хатан булаг сумын уяач Бадамдоржийн хурдан бор үрээ. За энэ бор үрээний хувьд гэх юм бол
Хатан болгийнхаа 99 жилийн баяр наадамд айрын 3 хурдлаад эргэл хайрхныхаа баяр наадамд 4 хурдлаад Бадархан ирээдүйн төмийн их хуралдаанд бас төрүүлж байсан айрын 3 дурж байсан юм урд үрээ. За 57 номертой сайхан хээр үрээ бол Хүрэн буурал үрээ бол Дорногов аймгийн Өргөн сумын Бат эдрийн үеж хурдуулж байгаа Зандан нэмийн хурдан буурал үрээ. Хүрэн улаан буурал үрээ. За 1 номертой Дорногов аймгийн Өргөн сумын Хөвсгөр сумын аймгийн алдарт уяач Бачуулууны Эрдэнэ улсын уяа соёлгын тааруулж байгаа өсөг хэрээдүгийн хурдан хөрөөрэ хэд вэ? 5-ын бууран дээр юм байна. Өсөг хэрээдүгийн хөрөөрэ 6-гийн болоогүй юм байна тийм ээ. За энэ Батбаатрын үеж хурдуулж байгаа саарл үрээ бас хөлн жаахан мурдмар айдаа жоохон хойшилж байгаа харагдаж байна. За явъя. Айжоорой. За өнгөнд тархилж уралдаад байсан саарл үрээ хойшилсан юм байна үзэгчтэй. За ер нь 59 номертой энэ Дорногов аймгийн Өргөн сумын Батбаатрын үеж хурдуулж байгаа Оюун баярын зэр дүрээ 5-ын бууран дээр цааталт нь сая гарсан цагаас хойш өнгөлөөдсөн отхон насан тод мандаа уяачин унгаа одоо бас 4-ийн бууран дээр явсан байна. За өнгөний 2 үрээ явцсан юм шүү дээ. Бат хамгаалангийн зэр тал зүрээ 4-ийн бууран дээр за 3-ын бууран дээр бас нэг сайхан зэр дүрээ урагшлаад байгаа. За энэ бол Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт байж Батбаатрын үеж хурдуулж байгаа хурдан зэр тал зүрээ. За яваад байгаа 3 дээр урагшилж байгаа юм байна үзэгчтэй. За ингээд бас өнөөдрийн наадамд уралдаж байгаа нас болгон жоохон цовж уралдаж байгаа харагдаж байна. За Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт байж Батбаатрын үеж хурдуулж байгаа 3 шүтлэн 3 4 5-ын бууран дээр урагшлаад байгаа юм байна. За ингээд өнгөний 2 үрээ арийнхаа дүүрэнээс 600 м эртээ салж байгаа юм байна да зүгчтэй. Ингээд Өргөн сумын түүхт 102 жилийн их говийн зэрэгтний 82 жилийн баяр наадмын хурдан шинжилттэй шүтлэнгийн уралдаанаар өнөөдрийн баяр наадам өндөрлөх нэ үзэгчтэй. За ингээд өнгөний 2 шүтлэнг харуулах гэж байна. Барайн доход ерөнхийдөө 1 км за 2 км л үлдсэн байгаа харагдаж байна да. За 7 номертой яваарай. 7 номертой хурдан хээр үрээ бол Дорногов аймгийн Өргөн сумын уяач сумын алдарт уяач Бачуулууны чулуун хүүгийн уяж хурдуулж байгаа Дорногов аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяач Буян үлжигийн баяр бэлгийн хурдан хээр үрээ үзүүр дээрээ үүсэж байна. Цаатлаар нь Дорногов аймгийн Өргөн сумын уяач Үлжиг хүүгийн хурдан хонгор үрээ цаатлаар нь нэвтгэн туулаад гарч байгаа харагдаж байна. Чихэн үзэгчтэй дүүрэн 60 милтэй хөдөлж байгаа юм байна шүү үзэгчтэй. Чулуун хүүгийн уяж хурдуулж байгаа Буян үлжигийн баяр бэлгийн хурдан хээр үрээ болон Дорногов аймгийн Өргөн сумын Хөвсгөр сумын аймгийн алдарт уяач Бачуулууны Эрдэнэ улсын уяж хурдуулж байгаа Үлжиг хүүгийн хурдан хонгор үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны өнгөн дээр хоёулаа сайхан холбож тарлаад байна. Зүгчтэй барайн дорхот нэг 500 м эртээ үлдсэн юм байна. За ингээд энэ 2 үрээний аль нь дөрүүлж 6 дарга шихнөө хамтдаа хэдхэн мөчн дараа харахад бэлэн болжээ. Ингээд өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааныг Дорногов аймгийн Өргөн сумын уяа Дорногов аймгийн Хөвсгөр сумын уяач аймгийн алдарт байж Бачуулууны Эрдэнэ улсын уяж хурдуулж байгаа өөрийнх нь унган хөндлөлтөй нэмэг тамгатай Лувсангийн унаж хурдуулж байгаа Үлзүү хүүгийн хурдан хонгор үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны өнгөний буруу талдаа юм аа. Наа талдаа Дорногов аймгийн Өргөн сумын алдарт уяач за өчигдөр одоо азрах төрүүлгэж өнөөдөр хязаалан аман үзүүлсэн Бачуулууны чулуун хүүгийн уяж хурдуулж байгаа Буян үлжигийн баяр бэлгийн хурдан саран дэвсгэртэй зуузад амгахтай хурдан хээр үрээ өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны үзүүр дээрээ үүрлээ. За салж байгааг хардаа үзэгчтэй. За өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдаанд дүүрэн яг 6-ны энд ирэхэд 45-6 милтэй яваад 6 руу орж байгаа харагдаж байна. Ингээд өнөөдрийн хурдан шандаст шүтлэнгийн уралдааны түрүү магнаа торгон жолоогоор Өргөн сумын уяач Бачуулууны чулуун хүүгийн хурдан хээр үрээ орж ирлээ үзэгчтэй. За зөв талдаа орцсон болохоор зөв аль нь төрүүлсэн бай. Хайрн дөрүүлсэн баха. За ингээд аман хүзүүнд Дорногов аймгийн Хөвсгөр сумын аймгийн алдарт байж Бачуулууны Эрдэнэ улсын уяж хурдуулж байгаа Үлжиг хүүгийн хурдан хонгор үрээ аман хүзүүнд хурдаллаа. За ингээд 3 4 5 үрээ бас бөөн шүү үзэгчтэй. За ингээд аман хүзүүнд Дорногов аймгийн Хөвсгөр сумын аймгийн алдарт байж Бачуулууны Эрдэнэ улсын
Өргөн сумын түүх 102 жилийн баяр наадмын 102 жил их говийн зөрөгтний 82 жилийн баяр наадам энэхүү 2 дахь өдрөө шүлжин насны уралдаанаар өндөрлөж байна үзэгчтэй. Үлгийн шестер хуудас та бүхэндээ 2 хоногийн турш шууд амжуулалт хийж өргөн сумынхаа наадмыг та бүхэндээ бас төлөвлүүллаа. Одоо шүтлэнгийн айргийн 3 үрээг хамтдаа харцгаая. За лайв үзэж байгаа 164 хүн маань бас цаашаа сайхан шеэрлээд өргөн сумын уугуул иргэддээ бас сонирхуулаарай гэдгийг бас хэлмээр байна. За одоо хэний үрээ нь яаж орж иж байгааг хэдүүлээд хамтдаа харцгаая. Хоёр номертой зэрэг 54 номерт за энэ Батбаатарын уйж хурдлуулж байгаа Батнамын хурдан зэр тал зүгээрээ айргийн 3 7 номертой зэр хонгор үрээ 4 62 номертой аль нь 5-т орчваа. За ингээд одоо Батбаатарын уйж хурдлуулж байгаа 3 зүрээ гуруулаа бас өнгөнд орж байна. Энэ 32 номертой бар үрээ бас орж иж байгаа харагдаж байна. Энэ нөгөө Хатан булгийн Бадамд оржийн бар үрээ 10-ийн бөөрөндөө. За нөгөө бар үрээ 19 номертой энэ 14-5-ын бөөрөн дээр орж ирж байна да. За энэ бар үрээ бол Чинбатын үеж хурдлуулж байгаа ган тулгын хурдан бар үрээ орж ирж байна 19 номертой. За ингэхүү айргийн мөрний хашаанаас та бүхэндээ үргэлжлүүлнэ.